За иргэдэд одоо нэг зүйлийг л яг бодит үннээр нь хэлмээр байна. Үннээр нь. Сүүлдээ энэ юун дээр чи ус төр хийдэг, ус төрийн нам хүртэл гарч ирсэн шүү дээ. Юу гэдэг нөхрөлөө үз. Нэг нөхөр баг. Банкны дарангуулд орсон Монгол улс ч л нэг юм яриа авдаг ингээд. Тэгэхээр хэдүүлээ нэг энийг иргэдэд ойлгохгүй болохоор иргэд маань ерөөсөө бас энэ асуудлыг бас том хүлээлт үүсэл нэг л буурах юм байна гэдэг л энэ явдаг. За энэ сэтлэр бид зээлийн үгийн асуудлыг илүү их бас хэрэглээний болон арилжааны бизнесийн зээлээр нь ялгаж ярмаар байна. Ерөнхий юм яриад байна. Хэрэглээний зээлийн асуудал дээр зээлийн үгийн таас тогтоох энэ төр асуудал бус орны хуулиуд дээр бол байдаг. Германоос эхлээ, Японоос эхлээд зүүнүүд Азийн орнууд дээр байгаа. Би яагаад энийг мэдэж ийн гэхээр би бол энэ мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хуулийг баталж хувь хүнээс олгож байгаа доктортой зээлүүд болон энэ ламбард дас олгож байгаа зээлийн асуудлыг зохицуулахын хуулийг өнгөрсөн парламентаар батлуулсан. За харамсалтай нь яг энэ хэрэглээний зээл дээр бол зээлийн үгийг таазыг тогтоох энэ асуудлыг бол одоо шийдсэн боловч уг заалт манаас цэцтэр маргаа үсцэн гэж жоохон явж байгаа юм бэл. За арилжааны зээл, бизнесийн зээл дээр зээлийн үгийн таазыг тогтооно гэсэн ойлголт бол байхгүй. Энийгээ хэдүүлээр яаж хүртээмжийг нэмэгдүүлэх үү? Хэрэглээний зээл рүү яваад байгаа банкны одоо системд нөлөө өгөх банкнууд ч ерөөсө хэрэглээний зээл дээр ашигын маржин хийж шít. Энийг яаж өөрчлөх үү гэдэг зүйлийг бид нар бодлогоор бодмоор байна. Өөрөөр хэлэх юм бол бизнесийн зээлийг олгох тэр нийлүүлэлт. Нийлүүлэлтийг яаж нэмэгдүүлэх үү гэдэг л энэ бодлогоо ойлгомжтой зэгцтэй болгомоор байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт өгсөн зээлийг буцаан төлөвлөх асуудал дээр гараад тэр зардлыг яаж бууруулах вэ буюу одоо сорон зүйн болдог гишүүний хэлж байгаа эрсдлийг яаж бууруулах вэ? За дээрэс нь энэ банкны системүүдийн хоорондоо илүү зардал гаргаад байгаа менежментийн одоо нэмэлт зардал болоод байгаа зүйлүүд дээр хамтарсан энэ дид үтцийг шеринг хийх буюу хуваалцах байдлаар энэ зардлаа бууруулах болцоо байна уу гэдэг зүйлүүдийг бид нар бас ингэж ултаас урт авч үзмээр байна. Тэгээ яг энэ зээлийн гэдэг юм уу энэ асуудлыг бидэд бас бодитойгоор хэрэглээний болоод арилжааны гэдэг байдлаар ингэ стратегийн хувьд авч үзэж бас наривчилж зээлийнх нь үдэ бүтэц онцлог байгаа. Энэ дээр нь ялгамжтай одоо байдлаар энэ асуудал хандахгүй бол ерөнхий юм байдлаар яваад үр дүн гарахгүй. За өнөөдөр яг зөвхөн улсын хурал дээр хилцүүлэхээр орж ирээд байгаа арилжааны хууль, төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль, за эргээд энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баталж чадвал бас нэлээд томоохон алхмууд болно. За миний бий ч гэсэн шүүхийн бус журмаар үр барагдуулах тухай хуулийг бас одоо өргөн барихаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. За дээрэс нь одоо цаашдаа бидэд яриул хувийн дампуурлын хуулийг ч гэсэн ярина. Гэхдээ бидэд аж ахуйн нэгж байгууллагын дампуурлын асуудлыг ярьж чадаагүй гэж бас хувийн дампуурлын асуудлыг ярихад эрт байгаа. Би яагаад энийг хэлж ийн гэхээр ерөнхийдөө манай энэ банкны систем нөлөө өгөх банкнууд хөдлөх хөрөнгүүд сайн зэрэг гүшүүн 1 минут нэмжээ. Хөдлөх хэд хөрөнгүүд буюу мал барьцаал зээл болгож байгаа. Энэ нь өөрөө эргээд хувийн дампуурлыг ярихад одоо эрт байгаа. Магадгүй энэ банкны системийг энэ зээлүүдээр дагаад нураах, унгаах энэ эрсдэл байгаа. Тэгэхээр ерөн зүгээр одоо ажлын хэсгээс энэ зээлийн энэ асуудлыг нийлүүлэлт дээр юу гэж бодож байгаа, эрсдлийг бууруулах дээр юу гэж бодож байгаа. Дээрээс нь энэ шеринг хийх энэ асуудлыг ямар стратеги баримтлаад байгаа. За ерөн зүгээр хэрэглээний арилжааны зээлийг яламжтай байдлаар зохицуулах бодол дээр таны ажлын хэсэг хэрхэн яаж ажилласан юм бэ? Товчхон хариулт өгөөч гэж хүсэж байна. За ажлын хэсэг ахлах сорон зүйн болдог шүү. За тэгэхээр ер нь ялангуяа тэр бизнесийн зээл олгоход бол одоо барьцаа хөрөнгийн шаардлага хит өндөр байна. Тийм учраас бол одоо үл хөдлөх хөрөнгөөс бусад хөрөнгүүдийг барьцаалах боломжуудыг нэг тал руу ажиллах хэрэгтэй гэдэг ийм чиглэлтэй байгаа. Бидний авсан одоо Монгол банкнаас, санхүүгийн хорооноос болон одоо Монголын банкны холбоо, Монголын банк санхүүгийн байгууллагын холбооноос авсан одоо судалгааг харахаар ихэнх улсуудад бол одоо жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих чиглэлээр бол тодорхой сангуу тусдаа байгуулсан нэгдүгээр. Хоёрдугаар зээлийн батлан даалтын одоо сангийн үйл ажиллагааг нэлээд өргөжүүлсэн. За яг одоо тухайн улсынхаа одоо эдийн засгийн бодлоготой нийцсэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих наривчлсан бодлого явуулсан зэрэг ийм олон ажлууд явуулж байж бол яг жижиг дунд бизнесээ дэмжсэн нөгөө талдаа бол зээлийн хөв бууруулах ийм үр дүнд бол хүрсэн байна. Бидний ажлын хэсгийн зүгээс бол юу гэж харж байгаа вэхээр ер нь бол одоо аливаа бизнес эрхлэгч зөвхөн үйл хөдлөлгөөс хамаарахгүйгээр хөдлөх хөрөнгөө барьцаалах боломжтой байх хэрэгтэй. Тоногдох хөрөмж. За мөн дээрээс нь бол одоо худалдаа борлуулалттай холбоотой хийгдэж байгаа гэрээнүүдэд барьцаалж зээл авах боломжтой байх хэрэгтэй. За мөн одоо олон жилийн турш хийгдсэн одоо
борлуулалтын худалдан авалтынхаа түүхэн дээрээ үндэслэх зээл авах боломжтой гэмшлэнгийн ийм боломжуудыг бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ ч утгаараа бол бид нар бол одоо зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаанд зөвхөн одоо зээл авсан мэдээлэл биш, төрийн байгууллагууд болон одоо хувийн компаниуд хоорондын одоо борлуулалттай холбоотой, худалдан авалттай холбоотой мэдээллүүдийг оруулж тухайн одоо зээлдэгчийн мэдээллийг баяжуулснараа тухайн зээлдэгч барьцаа өрөнгөө тавихгүйгээр зээл авах боломжийг бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа. За энэ талаар бол дурдсан ба. За таны дурдсан тэр малыг барьцаалж байгаа асуудал бол бас л байж болохгүй биш, байх ёстой боломжтой зүйл. Зүгээр харин одоо энэ Монгол улсын банкны системд үзүүлж байгаа эрсдлийг бол мэдээж тухайн арилжааны банк өөрөө бол тооцож явж байгаа. Байгаль цаг агаарын гэнтийн одоо нөхцөл байдал бол үүснэ. Энэ тохиолдолд бол одоо нөгөө малын эндэгчүүлсэн даатгал гэдэг малын эндэгчүүлсэн даатгал гэдэг ийм бас даатгалын хэлбэр байгаа. Энд хамрагдаж болж байгаа. Нөгөө талдаа зээлийн эрсдлийн даатгал гэдэг хэлбэр бол хамрагдаад явах боломж байгаа гэж харж байгаа. За тэгээд тэр зээлийн эрсдлийн зардал дээр бол уул нь Монгол банк 2019 онд тоо үеийн засгийн газарт болохоор бол энэ зээлийн эрсдлийн зардлыг бууруулахтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой иргэний хуульд оруулах өөрчлөлтөөр нэлээд олон ийм хуулийн төслүүдийг өргөн барьсан байлээ. За тэгээд тухайн одоо өнгөрсөн 2025 он хүртэл бол одоо засгийн газраас бол ямар нэгэн зээлийн эрсдлийн зардлыг бууруулахтай холбоотой хуулийн төсөл орж ирээгүй. Тийм ч учраас болохоор бол одоо ажлын хэсгийн санал дээр бол засгийн газраас эдгээр одоо хуулийн төслүүдэд орвол танилцуулаач гэдэг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өгж байгаа. Нөгөө талдаа болохоор бол энэ их усүрийн зардлыг бууруулах чиглэлээр ажлын хэсгээс болохоор бол энэ тодорхой юм зээлийн үг бууруулах багц хуулийн төслүүдийг бол саналыг бол оруулахаар ажиллаж байна гэж хэлмээр. Сайн зэрэг гишүүн тодруулъя. Соронзон Малтгшүнэ би нөгөө малыг ерөөсөө барьцаанд авахыг буруу гэж хэлээг байхгүй. Авж байгаа нь эрсдэл байгаад байгаа маа. Энийг хууны дампуурлын асуудлыг ч гэсэн одоо ярихад хэцүү байгаа юм байгаа нөхцөлчилсэн шүү. Энэ өөрөө ингээд олон нийтэд буруу мессеж өгч гээд байна. За би бусад таны саналуудыг бол дэмжиж байна. Жишээ нь одоо факторингийн гэрээ гэж байдаг. Манай иргэний эрх зүй, арилжааны эрх зүйд маш том нөлөө үзүүлж болох гэж боловч манай арилжааны банкуд энэний ач холбогдлыг ойлгохгүй байгаа. Хувийн хвшлүүд нь ойлгохгүй. Факторингийн гэрээг амжуулах ганц юм маань өөрөө иргэд төсвийн хөрөнгө оруулалтад яг цаг тухайдаа бас төрийн сангаас мөнгө шилждэг байж амилдаг. Магадгүй энэ төсвийн хөрөнгө оруулалтаар энэ сургуулийг барих гэж байгаамаа. Би одоо яг мөнгө нь 30% хүрээд ирэх юм бол ороод ирнэ гэд гэрэн дээр байгаа ямиг банк барьцаалаад мөнгө урсгалаар нь дэмжиж өгдөг. Одоо жижиг компаниудыг. Тэгэхээр төрийн сан дээр очиод энэ чиглэлийнх нь хугацаа нь болоо гүйцэтгэх нь болчиход байхад гүйцэтгэлээр мөнгөний шилжүүлэхгүй утгал юм бол факторингийн ач холбогдол байхгүй нөгөө жижиг аж ахуйн нэгж байгуулагч чинь гэрээ За Соронзон Малтгшүн нэмж хариулъя. За сайн зэрэг гишүүн маш зөв асуудал санал ярьж байна. Ялангуяа одоо Монголын банкны холбооноос тэр банк усан болоод холбоос тэр энэ авлагтай холбоотой факторингийн холбоотой хэлээ хэдэн саналууд ирсэн байгаа. Ялангуяа энэ факторингийн асуудлыг бол зээлийн мэдээллийн санд оруулах, нэмэгдсэн үртгийн албан татвартай холбоотой асуудлууд байгаа. Энэ авлага өглөг хоорондоо шилжиж байгаа асуудал дээр тэгэхээр эдгээр асуудал дээр бас ингээд тодорхой арга хэмжээ авч өгөөч гэсэн ийм саналыг бол ирүүлсэн. Үүн дээр нь бол одоо ажил хэсэг ажилланаа гэдгийг таван хэлье. За Мандхай гишүүний нэрийг нэмж оруулъя.